Энэ жил Монголын сэтгүүлчдийн ёс зүйн асуудал нийгмийн хилцүүлгийн гол сэдэв болов. Гэхдээ сайнаасаа сарн хэлэлцэгдэж байна. Үүнээс болж иргэдийн сэтгүүл зүйд итгэл үнэмшил буурсан. Үүнд технологи, цахим платформудаас гадна сэтгүүлчдийн мэргэжлийн биш хандлага нийгэмд сөргөөр нөлөөлж байна. Сэтгүүлчид ур чадвартай, ёс зүйн кодтой гэх хэрнээ сошиалчдоос ялгагдахгүй байгаа юм. Сэтгүүлчид сошиал медиагаар ёс бус үгэллэгээр харааж зүг, ялгуурлан гадуурхах, хөдхөн доромжлох, хэн нэгнийг шантаажлах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хувийн шонзон авах хэрэгсэл болгон ашиглаж байна. Ялангуяа нийгэм танигдсан нэр нөлөө бүхий сэтгүүлчид өөрсдийн цахим хаяг хөдөлгөтөө хүртэл ёс зүйн өндөр хариуцлагатай байх ёстой. Гэвч тэд энэ үргээ мартжээ. Сэмэн дарга 2023 оны төсвийн хайдсан бэ. За байж гарыг. 2023 оны төсвийн хайдсан бэ. За өнөөдрийн амралтын өдөр тийм болохоор би Та 2023 оны төсвийн өгөлтөд дарга. наадах ажлын Та өгөх ёстой байхгүй. ирээд надаас яриа. Та цагтаа намайг ярианд оруулаад өгөөч гэхэд намайг маруучин шиг долоож явсан үе би өстэй. За юу яриад байгаа юм бэ? Дарга та өгөх шүү дээ. 2023 оны төсвийн өнгөийг таныг хувьдаа завшсан гэсэн мэдээлэл гараад байгаа ш. Та тэрэнд хариулт. Наадах надаас ажлын цагаар ажлын өдөр ирээд авчдаг уу? Гэхдээ та хариулт өгөх ёстой байхгүй дарга. Би өнөөдөр амралтын өдөр гэр бүлийнхэнтэйгээ явж байна. Дарга та өгөх ёстой байхгүй юу? Дарга бэж л дарга. Та өглөө. Үгүй тавилаа чи ямар ёс зүйн юм бэ? Танад ёс сэтгүүлч ёс зүйж байдаг үсттэй. Юу яриад байгаа юм бэ? Үгүй төсвийн мөнгө хайцсан талаар та өгч өчтэй яриа. Үгүй харин наадахаа хэлээд та ажлын цагаар ажлын үед ирээд авчихаа. Тэг чи би яриа Та өгөө. эсвэл хувьдаа завшсан юм уу? Тэгээд өгөхгүй байгаа юм уу? Тийм. Та өглөө дарга та өгөх байхгүй юу? Байхгүй. Өглөө дарга. Өнөөдөр амралтын өдөр би гэрийнхэнтэйгээ явж байна. Дарга та өглөө. Та намайг ядаж хүндэтгөө мэгт манай гэр бүлийн хүндэж байна. Та яриа өгчгөө дарга төхөө. Та яриа өгчлөө. Дарга та өгөх байхгүй юу? Та өгч. Үгүй. Та өгөөчтэй дарга. За тавилаа одоо болж. Йой. Йой. Саяны арсанчлан сэтгүүлчийн бид гар хүрлээ. Йой. Гарын маань ёй. Сэтгүүлч ингээд алаа мэдээллийг олж авахдаа заавал мэргэжлийн үнээр нь танилцуулж явах хэрэгтэй гэдэг ч юм уу. Ер нь бол яг хүмүүсийн нийтлэг хэм хэмжээ, суртахууны хэм хэмжээндээр тухайн мэргэжлийн үйл ажиллагааны онцлогийг тусгаж явж байгаа. Энийг мэргэжлийн ёс зүй гэж хэлж байгаа. Урт хугацаанд боловсрдог. Сэтгүүлч юм бол маш их өсөлттэй байх хэрэгтэй. Яагаад гэж миний бодлоор бол ингээд сэтгүүл зүй гэдэг чинь тулгын том 3 чулуутай байхгүй. Тэр нь нэг нь олон нийт, нэг нь ёс зүй, нэг нь хэвлэлийн эрхчлэл байхгүй. Хэрвээ сэтгүүлчид ёс зүйтэй байх юм бол олон нийт сэтгүүл зүйд итгэл өндөр байна гэсэн. Хэрвээ энэ итгэл өндөр байх юм бол сэтгүүл зүгээс хүлээлт өндөр байна гэсэн үг байхгүй. Хэрвээ сэтгүүлчид ёс зүйгүй байх юм бол хичнээн хэвлэлийн эрхчлөлтэй байлаа гэд олон нийт итгэлийг олж авч чадахгүй. Эднэр хөдөлгдсөн гэдэг ч юм уу те эсвэл эднэр мэдлэг чадваргүй гэдэг ч юм уу дөрөвдөг засаглалын хэмжээнд сэтгүүл зүг сонсохгүй гэсэн үг байхгүй. Хэрвээ сэтгүүлчид үнэхээр ёс зүйтэй үнэхээр мэргэжлийн ажиллаж чадчихвэл олон нийтийн итгэл өндөр байна. Тэр чинээгээр сэтгүүлчдийн гаргасан бүтээл нийтлэлийн өөр нөлөө бол маш өндөр байна гэсэн. Сэтгүүл зүй хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлч гэдэг мэргэжил үүсээд бас хэдэн зуун жил болчихлоо. Тэгээ энэ хугацаанд ер нь яагаад ёс зүй хэрэгтэй юм бэ? Яг тэгвэл юуг нь ёс зүйд хамааруулж үзэх юм бэ гэдэг ингээд өөрөөлөх юм бол ингээд ажиллах заавар тоглоомын дүрмэн бэлэн болчлоо шүү дээ. Тэгэхээр тэр кодуудаа л дагаж мөрдөөд ажил бол сэтгүүлчдэд ч тэр мэдээлэл хүлээж авч байгаа үзэгч хэрэглэгчдэд ч тэр ингээд хаана үл ойлголцол гарахгүй хамгийн сайн одоо уулзах цаг нь ёс зүйн кодууд нь л байх баг. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан судалгааг харах юм бол Монголын сэтгүүлчдийн нийтлэг гаргаж байгаа алдаа бол яарсан дахин баталгаажуулаагүй ажилдаа хайн хандснаас үүдсэн алдаанууд байсан. Тэгэхээр бид нар яг л ёс зүйн дүрэн болвол бидний хувьд мэргэжлийн жихэн одоо сайн сэтгүүлч байх луужин болдог учраас ёс зүйн кодоо ягштал баримтлаад ажиллахад янз бүрийн алдаа бол өөр нь гарахгүй. Сэтгүүлчид өөрсдөө шүүмжлэл, доромжлол хоёроо ялгаж чадахгүй. Сэтгүүлчд бол ийм нэг шүүмжлэх мэдээж энэ байгаа асуудлыг ингээд ил гаргаж ирээд шүүмжлэх хэвээр. Тийм ч өөрөхтэй хатаж байхаар гэж хэлдэг те.
Гэхдээ тэр шүүмжлэл нь өөрөө доромжлол болчиход байгаа байхгүй. За сайн өгчөнд ажилласан сайн уу? Үгүй сайн өгч. За юу хийж яваа вэ? Ажил төрөлд хамлаагүй. Хичээмж ажил яах вэ тэгээд яваалах шиг байна. Харин яг том асуудал гарсан. Тэр нь болохоор манай ажлын хажуу дахиад нэг газар нэрчиж. За. Чи тэрний талаар нэг шуурган хашиг хар пиар авах. Буучин байх бол. Та өөрөө тэгээд манай сайтыг ямар хандлагатай ямар үнэлэлтэй хийж байгаа юм. Чи бол миний зүйл гондоохгүй шүү. Ямар нэг өдөр нэг шүү гэж байгаа шүү. Эзэр. Энэ бол яар юм бэ? Ямар ч юм шүү. За. Үл ороод. 1990 онд Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжиж чөлөөт хэвлэлтэй болсноор дагаад сэтгүүлчийн ёс зүйн асуудал хөндөгдөг болсон. Энэ үед үүссэн шар сонинуудыг мэдээллийн видео сайтууд нь цаг залгуулсан. Баримтаа нэртлэхгүйгээр хүний нэр төр санаатай болон санаанд хүрэх халддаг. Удаан доромжилдог. Мэдээллийн хэрэгслийг мөнгө болгон хавдаг нэгэн үе иржээ. Баримтад тулгуурласан сэтгүүлчүүдээс сэтгэл хөдлөсөн мэдээлэл бүтээх уралдаан өргөж байна. Энэ байдлыг буюу сэтгүүлчийн ёс зүйн сахиулга Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад 8 жил боллоо. Энэ хугацаанд 500 гаруй гомдлыг хүлээн авч дижитал эрен үед мэрэгжлийн сэтгүүл зүйн ёс зүй тулгарч буй асуудал, бэрхшээл, түүнийг даван туулах арга замуудын талаар 5 форум зохион байгууллаа. Тэгвэл энэ хугацаанд Монголын сэтгүүлчдийн ёс зүй хэр дээшиж сайжирсан бэ? Эндээс батлан гаргасан ёс зүйн төвөөс сэтгүүлчид баримтлан ажиллаж байна. Ёс суртахуун гэдэг бол бидний зан үйлдэлийн тодорхой зарчим, хэм хэмжээ. Одоо зан үйлдэлийн тодорхой дүрм, загваруудыг ерөнхийдөө ёс суртахуун гэж байна. За хоёрдугаарт нь ёс суртахуун гэдэг бол зүгээр л хувь хүн эсвэл одоо тодорхой хамт олон хүмүүсийн нийтлэг өөрөө сайн дураараа хүлээж авч байгаа. Тэгээд түүнийг дадал зуршил болгон биелүүлж байгаа хүмүүсийн зан үйлдэлийн хэм хэмжээ. За түүний зарчмуудыг л бид нэр ёс суртахуун гэж байна. Энэ хэм хэмжээг зөрчөөд байгаа үйлдэлийг бид нэр ёс суртахуунгүй үйлдэл. Энэний цаана нэг утга байгаа. Тэрвээ хүн ёс суртахуунгүй үйлдэл хийгээд байвал тэр хүн өөртөө хор нөлөөтэй, бусдад хор нөлөөтэй. Бүр томорсон утгаар өргөн хүрээгээр нийгэмд хор хөнөөлтэй. Мэргэжлийн сэтгүүл зүй нийгмийн сүлжээнээс хэрхэн ялгарх вэ? Сэтгүүлчдийн өмнө сошиал медиаг хэрхэн ёс зүйтэй ашиглах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Гадны орнуудад сэтгүүлчид сошиал медиа зохисгүй зүйл постолж, тийм хандлага гаргасныхаа төлөө ажилласаа халддаг. Ийм кейсүүд маш олон. Харин Монголд бид ийм асуудал үүсгэсэн бол хариуцлага хүлээдэг. Сүүлийн үед их сурвалжууд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөй байх хандлагч үзэгдэх боллоо. Хэвлэл мэдээллийн зөвлөл шийдвэрээ гаргаад тухайн байгууллага дээр нь хариуцлага тооцдог. Ингэхдээ тухайн редакцийг ёс зүйн алдаа гаргасан байна, эсвэл гаргаагүй байна гэдэг шийдвэр гаргадаг. Ёс зүйн алдаа гаргажээ гэсэн шийдвэр гаргах юм бол нэрийн зарлаж олон нийтэд мэдээлэх, нэрийн зарлахгүйгээр олон нийтэд мэдээлэх гэдэг хоёр сонголт байдаг. Энэ дээр бол ёс зүйн алдаа гаргасан, алдаагаа тэгээд хүлээн зөвшөөрөөгүй, залруулаагүй тохиолдолд нэрийг нь зарлаж олон нийтэд мэдээлдэг. Нэрийг нь зарлана гэдэг нь тухайн редакц хэвлэл мэдээллийн байгууллагын нэр гардаг. Сэтгүүлчид бол хувь хүн дээр хариуцлага тооцдоггүй. Тухайн редакц сэтгүүлчин нэргээд тухайн редакц хэвлэл мэдээллийн байгууллагын нэргээд өөрөө сэтгүүлчтэй хариуцлага тооцох. Тэр нь одоо сэтгүүлчээ чадваржуулах, дахиад мэрэгшүүлэх, дахин алдаа гаргахгүй байхад нь анхаарах. Ингээд цаашаа шатынхаа дамжлагаар дахиад ёс зүйн алдаа гаргахгүй байх талбай чиглэсэн ийм бодлогоор эмтэлдэг. Дижитал эринд сэтгүүлчид цахим платформ төрсөлдөг болсон учраас урд хожид байгаагүйгээр хичээн ажиллаж байгаач Монголын сэтгүүл зүйн салбарт ёс зүйгээ цахин ажиллаж байгаа мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчийн нэр хүндийг цөөн хэдэн сайтууд унгааж байна. Нэг үхрийн нэвэр дөрвөл мянган үхрийн нэвэр дөрвөн гэдэгчлэн сэтгүүлчдийн ёс зүй хэвийн биш байгааг сэтгүүлчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байна. Тэд өнөөдөр дотроосоо цэвэрлэгдэх цаг болсныг нэгэн дугаар хэлж байна. Монголын сэтгүүл зүйн салбар жоохон ёс зүйн мурдаа гэж боддог. Яа тэгвэл тухайн
авсан их сурвалжаа үнэн бодтой мэдээлэхээс гадна юмд жоохон шүүлтүргөө хандах гэдэг хандлагатай гэж бод. Сэтгүүлчээр сурахад ерөнхийдөө одоо ингээ хараад хахад нийгэмд сэтгүүлчийг харах өнцөг гэх юм уу эргэн тойрныхнаа нэг тийм айхтар ач холбогдол өгдөггүй. Яагаад гэвэл бас нэг тийм сөрөг талаар нь дандаа нэг болохгүй бүтэхгүй талаас нь хардаг болохоор дандаа хил амтай одоо хэрүүл хэмцэлтэй ч юм уу тулгарна гэж боддог байна. Мэргэжлийн одоо сэтгүүл зүйн яг гол мөн чанар чинь одоо энэ олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй хэрхэн хандах уу, тэгээ олон нийтэд хэрхэн харилцах уу гэдэг дээр л тулгуурлана. 900 кодыг дагадаг, бусдын эрхийг хүндэлдэг, миний эрх чиний эрхээр хязгаарлагдана гэдгийг мэддэг үү? Би одоо 2 дадлага хийсэн. 2 дадлага одоо хийх хугацаанд одоо энэ сэтгүүл зүйн салбарт бол үнэхээр одоо миний орон зай одоо баг байхгүй баг илүүж байгаа юм шиг одоо тийм мэдрэмж төрсөн. Баримтад тулгуурласан чөлөө сэтгүүл зүй байхгүй бол нийгэмд юу болох вэ? Ардчлал, хөшлөгтэй.